Талигач эмэгтэй өөрөө ихрийн өрөөсөн ихрийн удамтай авчраас 2 дугаар сарын 27-ны өглөөний 10 цаг өнгөрч байхад хүү охин хоёроо 2 дугаар амарч газар төрүүлжээ. Харамсалтай нь ямар нэгэн зовиргүй байж гинт 23-ны шөнө нас барсан байна. Эхийнхээ царайг дээр нь дууг нь таньж амжаагүй хорвоогоос алдсан хоёр ихрийг одоо аав нь асарч бойжуулж байгаа юм а. Өвөө шиг нь актарын судсан бүгдэл төвч ингэж өнгөрсөөл гэж ярьсан. Тэрхтээ бол ямар нэгэн хүндрэл гарсан. Тэрхтээ бол хүндрэл гараагүй өөрөө төрсөн нэг хоёр тавилсан. Ээжийнхээ ангир цагаан сүүгээр хүн болох хувь заяа олдоогүй энэхүү хоёр бяцхан үрс болон эхнэрээ алдан сэтгэлэн сэмэрсэн энэхүү залуу болон энэхүү гэр бүлд Монголын ард түмэн туслахыг компаниуд уриалж байна. Хоёр ихэр хүүхдийн аав нь тусалж байгаа компаниуд болон хэвлэл мэдээллийнхэнд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Нисора компани зүгээс удирдлагын санаачлагаар Ганбаатарын гэр бүлд тохиолдсон явдалд бяцхан ч гэсэн сэтгэлийн дэм өгөх зорилгоор манай компани хамт олон энэ Сохоро супермаркетаас Америкаас орж ирсэн энэ хүүхдийн хэрэгтэй өгөөчтэй яг хэрэглээнд нь тохирсон бүтээгдэхүүнийг сонгоод энэ хэдтэй хандив өргөж байгаамаа. Хүүхдүүдэд хэрэгтэй хувцс, хунар болон хүүхдийн чих, эхийн сүг орлоод өгсөн тэжээлүүдгээд компаниудаас сэтгэлийн бэлгийг гардуулж байгаа гэдгийг ч мөн энэ гэр бүлийнхэн хэлж байлаа.